Өглөөний мэндийг хүргэе. Best FM 98.5 радио өглөөний зочны цагаар үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочин Баянгол дүүргийн хөдөлмөр халамжуулчилгээний хилцсэн Ахмадын асуудал хариуцсан мэргэжилтэн Бадан оролцож байна. Өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. За баярлалаа. За тэгэхээр хоёлоо Ахмадын яг ямар асуудлыг дүүрэг дээр хариуцдаг вэ гэдэг ярианаас эхлэх үү? Ерөнхийдөө бол Ахмад насны тусламж хөнгөлтийн асуудлыг хариуцж байгаа. Хөнгөлөлт тусламж гэхээр одоо юу хэлэх вэ гэхээр аршаан сувилын хөнгөлөлт, амралт сувилын хөнгөлөлт, ортопед, протез болон тусгай хэрэгсэл, алдар цалтай Ахмад наснуудын хөнгөлөлт, хүндэт донор Ахмад насны хөнгөлөлт, ганц бие Ахмад наснуудын хөнгөлөлт гэж явж байгаа. За тэгэхээр Ахмад наснууд маань хөнгөлөлт тусламжиндаа орохын тулд одоо жишээлбэл амралт сувилд жилд хэдэн удаа явах хэрэгтэй байдгийг. За манайхаас бол эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн аршаан сувилал 18 аршаан сувилын чагсаалт нь нөгөө ундрагын аршаантай, шавартай тийм аршаан сувиллуудаа бол явж ирчээд Ахмад настан маань хуваараа явж ирчээд энгийн үнийн тарифаар, энгийн өрөөний тарифаар 50% хөнгөлтөд буцааж авдаг байгаа. Амралт сувилал гэхээр эрхийн бичгээр явдаг бас амралт сувиллууд байгаа. Ахмадын зориултаа амралт сувилал. Тэрэндээ болохоор жилдээ бас нэг удаа эрхийн бичгээрээ амраад хүрээд байна. Эргэж ирээд ирсний дараа байгууллагатай болохоор халамжийн сангаас өдрийн 20,000 төгрөгийг бодож байгууллагт иргэн олгодог байгаа манайхаас. Тэгэхээр нөгөө Ахмад наснууд маань амралт сувилалд явахын тулд дүүрэгтэй хандах нь тий одоо эргэж ирээд нэг хөнгөлөлт тусламж авах, хөнгөлөлтөй авахын тулд аршаан сувилалтай бол аршаан сувилал тийм 50% хөнгөлөлтөй авахын тулд дүүрэгтэй хандаад авч болно. Одоо жишээлбэл ортопед протезийг бол би хөгжлийн мэргэжил дээрээ хариуцсан хүн хариуцдаг юм болоо гэж бодож байсан. Тэгэхээр бас Ахмад насны ортопед протез гэж тустай байх уу? Тэгнь. 2021 оны 12 сарын 1-ээс засгийн газрын 363 дугаар тогтоолоор батлагдж ирсэн ортопед, протез болон тусгай хэрэгслийн жагсаалт болон жишг үнийн жагсаалтын дагуу манайх хөнгөлтийг олгодог. Мөн 60 ерөнхий газраас гэрээ байгуулсан 65 байгууллагын жагсаалтаар бас хөнгөлтийг олгодог. Ахмад настан маань химийн шүдийг 3 жилдээ нэг удаа хэрхнүүлсэн. Бусад ортопед, протез болон тусгай хэрэгслийг 5 жилдээ нэг удаа эрхэн нөөсч олгогддог байгаа. За химийн шүдэн дээр бол жишээлбэл ерөөсөө химийн шүдний тооноос хамаарч олгогддог хөнгөлөлт нь. 1-ээс 3 ширхэг химийн шүдийг 40,000 төгрөг. 3-аас 6 ширхэг химийн шүд 80,000 төгрөг. 7-аас дээш химийн шүд бол 130,000 төгрөг хүртэлх хөнгөлтийг олгодог байгаа. Одоо Ахмад наснууд маань жишээлбэл за нэг Ахмад настай иргэн маань Баянгол дүүргийг хараад байлаа. Гэтэ амьдарч байгаа дүүрэг нь хаанвал дүүрэг ч гэдэм үү өөр дүүрэгт амьдарч байгаа тохиолдолд заавал яг өөрийнхөө харьяа дүүргээс энэ бүх хөнгөлөлт тусламж авах хэрэгтэй юу? Тийм. Ер нь бол харьяагийнхаа дагуу л өөрчлүүлнэ гэсэн үг. За. Алдар цалтай Ахмад настан одоо алдар цалтай Ахмад настанд яг ямар хүмүүс оролцдог юм бол эдгээр хүмүүсийн нөгөө одоо эрхэн хөнгөлөлт тусламж нь юу гэдэм бэлээ? За алдар цалтай Ахмад наснууд бол сар бүл мөнгөн тусламж манайхаас бол олгодог байсан. 2021 оны 1 сарын 1-ээс бол тухайн салбар яамдууд нь хариуцаж олгож байгаа. Манайх хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас бол нийслэлээс орон нутагт зорчих замын зардлыг жилд нэг удаа 100%, аршаан сувилийн хөнгөлтийг жилд нэг удаа 100%, орон сууц түлшний үнийн хөнгөлтийг жилд нэг удаа олгож байгаа. Алдар цалтай Ахмад насны хэрэг одоо жишээлбэл Монгол улсын гавьяат жүжигчин хүн тэтгэвртэй гарсан хэлээд нэ тий. Бүхэл гавьяат алдар цалтай хүмүүсийг хэлэн дээ. Хүндэт донор Өөсөө тэтгэвртэй гэж гардаг үстэй тий. Тийм Ахмад насны хуулиараа эрэгтэй 60, эмэгтэй 55 насна. Хүндэт донор Ахмад настан. Хүндэт донор Ахмад настан бол мөн адил аршаан сувилынхаа хөнгөлтийг 100%, бас л нөгөө энгийн өрөөний тарифаараа бодогдож эргэж ирээ 100% хөнгөлтөө аавна. Орон сууцны түлшний үнийн хөнгөлтийг бас жилдээ нэг удаа авдаг байгаа.
Хүндэт донорын одоо нөгөө цаанаасаа болцлон хангагдаад ирсэн байх хэрэгтэй тий. Тийм, ер нь бол хүндэт донор гэсэн үнэмлэхтэй тухайн оны бас тодорхойлолтойгоо ирсэн байх хэвээр. Сүүлийн үед ингээ анзаараад тахад за одоо жишээлбэл манай байранд ч гэсэн байл да нөгөө ганц бие ахмад настай маш олон байдаг байхгүй юу. Тэгэхээр ганц бие ахмад насны чинь бас ахмад насны дотроо ганц бие ахмад насны явд юм байна шүү дээ. Ганц бие ахмад наснуудаа бас манайхаас орон сууц түлээн нүүрсний хөнгөлтийг бол жилдээ нэг удаа олгодог байгаа. Манайхаас бол шинээр санаачилж байгаа жилд сар болгон ийм аяныг өрнүүлсэн байгаа л да. Одоо 2022 оны 1 сараас эхлүүлээд 1 сар дээр бол ахмадаа хүндлэх гэсэн аян зохион байгуулсан. Энэ дээр бол нөгөө бэлгийн тооллын хаврын тэргүү сарын шинийн нэгний цагаан сарын баярын өдрийг тохиолдуулаад нийгмийн халамжийн тухай хуулийн 8.1-ийн 3 дахь заалтны хууль ёсны тэжээн тэтгэх хүүхдгүй эсвэл хууль ёсны тэжээн тэтгэгдсэн дэмжлэг тусалцаа үзүүлэх боломжгүй тогтоогдсон ахмад наснуудаа хамруулахыг зорьсон. За энэ дундаасаа бол нийт шаардлагатай 10 ахмад насныг сонгож аваад одоо байнгын асаргаанч би тийм үү тийм ахмад наснуудаа сонгож аваад хүндэтгэл үзүүлсэн байгаа. За одоо тэгээ энэ аян маань үргэлжилж явж байгаа 2 сард бол бид нар витамин жилтийн аян гэж зохион байгуулсан. За энэ аянаараа болохоор орж ирсэн иргэдтэй витамин буюу халуун цэцүүнээр дайлаад за асуудлын шийдвэрлээд гаргасан. 200 нийт бол 250 иргэнд витаминжуул бүрэн витаминжуулаад халуун цэцүүнээр дайлсан байгаа. За 3 сард болохоор өрх толгойсон эмэгтэйчүүдтэй чиглэсэн үйл ажиллагаа явуулсан байгаа. Тэр манай ихтэй шүрээ хичээрэн та. За 3 сард ингэ явуулсан. Тийм. За миний дараагийн асуулт болохоор яг Монголд энэ үйлчилгээ байдаг эцгийг бас сайн мэдэхгүй байна. Одоо Монголын харагчдын үндэсний холбоо бол хараагүй иргэдтэй очоод одоо асрагч очоод эмнэлэг орох хэрэгтэй гэвэл эмнэлэгт нь оруулж өгдөг ч юм уу нэг тийм асрах үйлчилгээ саяхнаас нэвтрүүлсэн байдгийг. Яг энэ талаар дүүрэгт одоо ганц бие ахмад настай ч юм уу ганцаараа амьдардаг ахмад настанд очиж үзүүлдэг тийм асаргаа сувилгааны үзүүлэлт байдаг уу? Энэ болохоор ахмад насны үйлчилгээ гэдэг юу гэдэг л да манай дээр үйлчилгээ явуулын үйлчилгээ гэж орж ирдээ. За явуулын үйлчилгээнд болохоор юугаа байгууллага сонгоод сонгон шалгаруулалтаар сонгосны дараа явуулын үйлчилгээг бол явуулдаг л да. Гэрт нь очиод тасраад хоол ундыг хийгээд те нэг 10 хоног. За тэгээд дэмлэг хорооч юм юу хаашаа явна тэрэнд нь одоо ингээд үйлчилж явж өгдөг тийм үйлчилгээ бол байдаг. Бас зөвлөх үйлчилгээ, өдрийн үйлчилгээ гэсэн үйлчилгээнүүд юу н хамрагддаг. За хоёул өөр яриаг үлдсэн юм байна. Багах уу. За дүлстэй гоё боллоо. Болцсон уу? За одоо сатгаа байлаа. Одоо сатгаа. За баярлалаа. Манай өнөөдрийн өглөөний зочин Баянгол дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хилцэн Ахмадын асуудал хариуцсан мэрэгчлэн Бадан байлаа. Бидэнд ийм хэрэгтэй мэдээлэл өгсөн танд маш баярлалаа. За баярлалаа. Танай ажлын хамт олондоос амжилт хүсье. За маш их баярлалаа. Оруулж байна. Хойлын ярьлаа түрүүн амралт цувлал, аршаан цувлал ундрахтаа ундрахгүйгээ ярьсан. Тэгэхээр амралт цувлал, аршаан цувлал хоёрын ялгаа нь юу вэ? Тий яг энэ асуудал дээр манай ахмадууд маань жоохон зарим нь бол буруу ойлголттой яваад байдаг. Аршаан цувлал 18 аршаан цувлал да магадлал итгэмжлэл эрүүл яамнаас магадлал итгэмжлэгдсэн аршаан цувлал да 50% буцаж хурж ирээ 50% өнгөлтөө авах нэг байдаг, жилдээ нэг удаа байдаг. Амралт цувлал гэд 7 хоногийн 70 мянга, 10 хоногийн 100 мянган төгрөгөөр явдаг амралт ахмадын зориултаа амралт цувлалтаа жилдээ бас эрхийн бичгээрээ нэг удаа явах хэрэгтэй байдаг. Энэ дээр манай ахмадууд маань амралтанда 7 хоногийн 70 мянган амралтандаа явж ирчээд дахиад сувилтаа амралт гэдэг дээрээ 10 хоногийн 100 мянган төгрөгөөр явах гэж ойлгодог. Энэ болохоор үгүй эхлээд нэг удаа аршаан сувилалтаа явж ирээ 50% өнгөлтөө аавна. Жилдээ нэг удаа өөрөө сонгоод 70 мянганд явах уу 100 мянганд явах уу гэд нэг л удаа эрхийн бичгээр явах хэрэгтэй.